Гоё. Гоё хүрхэн үү? Хөөрхөн. Тэмэтэнэ. За, see you сони юу байна? Цаа шинхэн дугаартаа давтаа морилцгоо хөтлөгч цугтаа байна. Үлээ байна. За тэгэхээр энэ удаагийн дугаарын зочин маань бол маш гоё, спешиал, үзэсгэлэнтэй, гахалтай бүсгүй байгаа. За, өөрийгөө танилцуулаач. За, намайг Сансруултын Тэвүүлэг гэдэг. Тэгээд би бол Монгол Улсын Шгшээ багийн тамирчин. Бас Монголын анхны NCAA World Cup тоглосон тамирчин хүн байна. Вау, ямар гайхалтай бэ ёо. Үнэхээр тэгтээ тамирчин хүмүүсийн юм төсвөр хатуужил гэдэг зүйл бүр амар гоё те. Тий шүү, ер нь бол гоё шүү. Тий шүү, тамирчин гоё шүү. Ааха. Ер нь одоо хоолтын хувьд ямар байдаг вэ тамирчин? Хоолтын хувьд болохоор тамирчид ер нь бол өдөрт маш их одоо уураг илчлэг шатааж байгаа учраас ер нь бол уураглаг шин тэжээл сайтай хоол ер нь бол идэх нь маш чухал байдаг. Тэгээ яг миний хувьд бол одоо яг хүн бэлтгэлийн үед явж байгаа учраас аль болох эрүүл идэж бас ингээ хурдан хугацаад хурдан уураг авах тийм юм дээр анхаарч хоолж байгаа. За тэгэхээр өнөөдөр хоёулаа маш гоё эрүүл хурдан уураг авах маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд идэх болно. Тэгээд энэ хоол идээгүй ирсэн байх гэж найдаж байна. Өсөөл ирлээ. За тэгвэл бүгдээрээ хамтдаа хамгийн түрүүнд эхний хоолоо амлацгаая. За вау. За тэгэхээр хамгийн түрүүнд амлаж үзэх хоол маань бол маш гоё догбуги байна. За энэ догбуги нь болохоор дотор ингээд догбугийн болон амлагчууд нь бүгдээрээ юм тусдаас авалцсан. Тэгээд гоё холиод идэн хойлоо. Тэг халуун дээр заяа. Дээрэс нь дотроо ингээд мини зайцтай, ийм шаржигнуур гаднаа ийм шаржигнсан амттай, чорлсон энэ гоё зайцтай ийм шорлсон хоолыг хоёлоо иднэ. Гоё амттай харагдаж байна. Амттай хүсэж байгаа сте. За хоёлоо идцгээе хөө. За одоо ахим ярихгүй идэхэд идэхдээ би бас өлсөөдөө. Би бол догбуги дугасан амар туртай байхгүй. Би ч гэсэн туртай. Туртай юу. За тэгвэл энэ догбуги дотор угаасаа соус нэ, догбуги маань байна, үдэн байна. За тэгээд ингээд тусдаа ингээд савлцсан болохоор одоо ер нь бол чанарын шаардлага бол бүрэн хангацсан. Тэгээд хэрвээ үдэнд нь дургу бол зүгээр догбугигээ соостой холиод идсэн ч болно шүү дээ. Өөрийнхөө сонголтоор гэсэн. Ердөө ганцхан минут пэйжэнд халаагаад бэлэн болно гэсэн. Халаад холио. Гоё өнөртөж байна. Айгуу гоё өнөртөж байна. Шууд ихтэй үдэн ингээд бүр хамар шууд ингээд цоргуулж өнөрч чинь тий. Тийм. Халуун ногоон ч гэсэн нэг тийм юм appetizing тийм хөдөлж чинь тий. За хоёулаа шууд cheers. Энд ингээд дүрж идэх. Дүрж байгаа гэдэг л та. Дүрж байгаа гэдэг гоё хаа. Бэшүү. Сонирхолтой. Гадна талнаад нэг юм шарчигсан тэгснээ дотор талд нь нэг тийм гоё. Чизтэй юм уу? Барцалсан нэг юм гоё юм. Тийм. Гадна талын юм шарчилсан юмнаас гадна зайцсан бас айгуу гоё амтагч чинь тий. Тийм надад энэ нэг тийм чихэрлэгдэн амт амар гоё санагдаж байна. Соус нь өөрөө хийх болохоор бас халуун ногоо тааруулах гэж юм шүү дээ. Тийм байна. Нэр тийм байна тий. Зочин маань бол их таалагдсан байна. Амар таалагдлаа. 10-аас 100 оноо. Хотлоо. За окей. За дараагийн хоол авалт үзье. Одоо бит хоёрын идэх энэ ширээн дээр байгаа үзэсгэлэнтэй хоолнууд үзэсгэлэнтэй гэдэг байгаа шүү. Бүр өнгө үзэмжийн хүртэл амар гоё. За Япон хоолндоо бол алдартай Яконо ингээд яг энэ будатай хоол маань байна. За тэгээд бид бүгдийн иддэг дуртай каритай хураг маань байна. За каритай хураг нь хэд дуртай вэ нэрээ? Карийн дуртай, бентон дуртай, бүгдэнд нь дуртай. Гайхалтай. Тэгвэл өстө тэр өнөөдөр бол бүр идээд үг гэдэг шиг тий. За энд бол надад бүр хамгийн сонирхолтой яг одоогийн байдлаар бол хамгийн их идэж үзхийг хүсэж байгаа хоол маань энэ байна заяа. За энд харагдаж байгаа бенто байна. Бентонод нөгөө ногоотой, уурагтай, тий, удаатай байгаад ингээд амар таалагддаг. Би ер нь бол одоо бэлтгэлийн дунд яг иймэрхүү хоолнууд идэхийг ер нь бол эрмэлздэг. За аль хоолыг төрүүлж идмээр вэ? За энэ заастай бентог төрүүлж идмээр байна да. Заас амар сонирхолтой санагдчих байна. Гоё өнөрч чинь. Энэ тэгтээ бас нөгөө энэ телепе гэдэг заагас юм байлээ л дээ. Нөгөө тослог багтаа уураг гэхдээ заагас. Тэнгүүд чинь яг ингээд бид нар чинь багтаал ингээл заагас идээд идэггүй шүү дээ. Тэгэхээр яг сив рүү ороод
яг уургалаг хоол хүнс идэхийг хүсэх юм бол энэ цагаастай хоолыг бас идэж үзээрэй гэж зөвлөмөр байна. Бараг л фитнес хоол шиг л. За тилепиа зогсыг авч үзье. Заасаа юу. Айгуу гоё юм. Шинэлэг маш гоё амт байна. Маш гоё амт байна. Яг л өөр яргаа загас одоо телевиз загасны амт нь бол маш гоё л. Одоо ойлоо тэгүүлээ штэ. Бентогоо амсаад үзчих уу? За тийм. Япон бенто. Таны мөхтэй байна. Дүрлэг нь гоё юм даа. Тийм ээ. Айгуу гоё тийм. Цэвэрхэн амттай. Ирүүл. Тийм болохоор айгуу гоё. Зүв шүү. Дүрлэг нь гоё юм даа. За одоо оюкад яа би нэг л юу л хэлээд. Оюкаа гэдэг. За гайхалтай. Өндөртэй дахианы махтай. Тэгээд будаатай. Ер нь одоо Японы дунд хамгийн их алдартай хоолны дунд байдаг гэсэн. Аа гоо. Тийм байна. Терияки саус уу эсвэл нэг юм нэг гоё саус. Тэр саустай дахиад байдаг шүү дээ. Яг тэр шиг амтай. Манай CEO маань болохоор манай Монголын волейбол шгшээ баг гэдэг ажилладаг. Тэгээд өмнө жилийн хизээл 12 сард л нэг CEO манай волейболын холбоотой гэдэг хамтарч ажиллаа. Баярт мэдээрлээ гэдэг тийм постэр зарлалаа. Бид зүгээр амар баярлаад yes CEO амар баярлаа. CEO-гээр орохдоо хүртэл нэг тийм өөртөө хөрөнгө оруулаад байгаа юм шиг өөртөө юм авахтаа. Тэгээд санагчаа. Тэгээ үнэхээр одоо Монголын бараг хүүхдүүдийн хэдэн хувь чинь те 50-аас дээш хувь нь волейбол спортоор юу нэг хичээлж байгаа. Тэгээд энэ CEO бас волейбол спортыг дэмжиж ажиллаж байгаад маш их баярлж байгаа. Тэгээд гоё шүү CEO. Баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд хайртай шүү. Дөргоо юм бэ те? Тийм. Үнэхээр одоо хүүхдүүдэд хөрөнгө оруулж ийн гэж бол харж байгаа. Тэгээд шгшээ баг сайн байвал ерөнхийн нөгөө нэг волейболын төвшин маань дээшлэх ягууртай. Тэгэхээр тэрийг ингэж ивент гэж ажиллаж байгаа сэвдээ маш их талтай. Тэгээ нийгмийн бас сайн сайхны хүрээнд айгүй гой гой үйл ажиллагаанууд явуулдаг тий. Тийм спортлог тий ирээдүйн бүтээж ийна л гэж ер нь бол харж байгаа. Тэгээд шгшээ багийнхаа зүгээс бол маш их талархаж байгаа сэвдээ. Тэгээд баярлаа. Хайртай шүү гэж хэлээ да. Одоо хамгийн сүүлд идэх хоол маань болохоор golden curryтэй. Curryтэй удуу гоё юм. Карийн үнэр амт нь тийм айгүй шууд нэг хамар зэрэгсэн гоё та. Тэнэл гоё наа. Айда нэг карийн орсод ивэл аваад идчихмээр юм. Бас гомд дуртай, удаан гомд дуртай хүмүүс идэх шүү дээ. Энэ бол гомд нь бол гоё л юм. Эргээд бол Япон хоолны дуртай бол яг энэ шинээр гарсан эдгээр гоё хоолнуудаас амтлаад үзээрэй. Сивгийн салбаруудаар бүгд ингээд худалдаалагдчихж байгаа. Тийм болохоор та бүхэн маань бас амлж үзэхэд бол илүүдхүү гэдэгт бол найдаж байна. Маш гоё амттай, маш гоё юм уургалаг, гоё шимжижээлтэй тийм хоолнууд байна. За одоо би тэрийн амтлах бүтээгдэхүүн маань болохоор маш гоё тийм ностальжик мэдрэмж төрүүлсэн бүтээгдэхүүн байгаа. За энэ нь бол бид бүгдээ хамгийн сайн мэддэг Наполеон. Ёо энэ гэхдээ бүр ингээл харангуй шууд дурсамж сэтрэж штэ. Тийм. Би бол зүгээр 30 минутын завсарлагаараа гараад Наполеон идчихдэг байсан. Миний бага насны дурсамжийн бүр салшгүй нэг хэсэг бол Наполеон байсан. Cheers. За, ер нь бол штэ. Яг бүр тэр Наполеон мөн байна. Мөн байна. Өрөмний мөн байна гэдэг чинь Наполеон бол мөн байна. Мөн байсан байна. Бүр яг гэтээ бүр тэрнээс илүү нэг гоё зүйл нэмэлтээр байна. Яг энэ дунд нь харагдаж байгаа. Би яг хэлчихсэн амар гоё юм зөөлхөн те. Крем бүр амар гоё зөөлхнөөс гадна бүр ингээд харагдаж байгаа сте. Бүр ингээд урсаа гараад ирсэн байгааз. Тэгээд яг амтлахад бүр ингээд амд ороод хайлаад илүү нэг юм гоё sweet амт оруулаад ирсэн байгаа байхгүй юу? Тийм гоё ностальжик мэдрэмжийн болоод сив руу ороод яг энэ Наполеоныг аваад идээд үзээрэй. За энэ чипс нь штэ касава гэд ургамлалаас гаргаж авдаг. Ургамлын үндснээс гаргаж авдаг. Тэр нь бол
ихэнх чипснууд угаасаа төмснөөс гаргаж авдаг штэ. Тэг бүр энэ дээр ийм бичгтэй заяа. Cassava chips. Original. Тэгэхээр чин төмс байхгүй гэхээр бас нүүрс өгс багтаа тий. Ер нь бол аюу эрүүлдүү чипс юм байна. За хоёлаа ямар ч тач хамсаж үзье эхлэе тий. За тэгээд Nice. Яг чипс. Гэхдээ маш гоё эрүүл. Нөгөө хүүхдүүд чинь бага насны хүүхдүүд чинь ер нь бол аав ээжээс айгүйх чипс ингээд ихэд идэх штеп. Тэгвэл яг ийм цавлахгүй эрүүл чипс авч өгөх хүсэх юм бол яг энэ CU руу ороод cassava гэд ургамлын үндснээс гаргаж ирсэн энэ чипснээс бас аваад өгч амтлуулж үзээрэй гэж зөвлөмөр байна. энэ бол амт нь бол аюу гоё юм байна. Бүр яг ялгаагүй амттай. Гэхдээ илүү нэг юм зөөл амттай юм шиг санагдлаа. За одоо бид хоёр бол юм идэхгүйгээр та бүхэндээ маш гоё бүтээгдэхүүн танилцуулах гэж байна. Одоо энэ урд тавьсан байгаа бүтээгдэхүүнүүд бол маш гоё онцлогтой бүтээгдэхүүнүүд байгаа. Жишээлх юм бол үйлээ бид хоёр барьсан байгаа энэ бүтээгдэхүүн нь болохоор яг юм хацран дээрээ тавьдаг плаш, дээрэс нь бас уруулаа өнгөлчж болдог. Юм тосон плаш уруул өнгөлчж хийж болдог. Би ингэж бодлоо. Тэгвэл энийг ингээ усныхаа савнаас энийг зүггүй те тоглолтын дундаараа будаад иж болох юм гэж бодлоо. Тийм байна те нэрээ. Хөөх юм аа. Тэгээ бас айгу хөөхөн өнгө үзэмжтэй юм те. Тийм ээ. Хөнгөн арт юм байна. Пигмент нь тийм шууд амар пигмент биш. Би уруул дээр төрхийг үзье. Гарч ийн үү? Гарч ийн. Айгу зөөлхөн юм бүр нэлийн юм зөөлхөн өнгөтэй. Гоё. Гоё хөөрхөн үү? Хөөх. За одоо энэ бүтээгдэхүүн маань бас яг ингээ зүнхнээсээ уйчдаг уруулын бодог байна. Тинттэй бодог юм байна. Пло тинт крем гинэ. Аа окей. Blur tint крем гинэ. Минийх болохоор ийм 2.8-ийн Love Bloom гэдэг өнгө юм байна. Энэ болохоор 1 номерийнх нь Cool Baby гэдэг үг байна. Cool Baby. Хүүтэн cool үгтэй байна те. Хөөх. Үнэртэй төстэй. Оо яг гоё. Яг нэг юм зүгээр эрзэн чих шиг заяа. Эсвэл юм бог шиг тийм. Яг нэг юм ийм гоё амттай чихэртэй бог шиг үнэртэй юм байна. Амцаад үзчих. Оо ямар гоё өнгөтэй юм бэ. За одоо болохоор яг энийг хоёлоо туршиж үзэх үү. За тэгээд. За энийг нь болохоор тосон, нөгөөх нь болохоор Palmastern eyeliner гэсэн. Хошуун маш гоё нарийнх юм байна. Галт нь хэр байгааг харъя л та тийм. Юу гэвчсэн тий. Оо тэгсэн чи нөгөөдөө зүгээр. Шоолон зураас татсан тий. Оо энэ хараа. Арилахгүй нөө. Арилахгүй. Өө тийм шүү дээ. Амар гоё. Тогтцсон бүр амар сайн. Одоо үед залуучуудаа нэг зүйлийг анхааруулъя. Будаг урсгаа болсон шүү, арилгаа болсон шүү. Им чанартай будаг эргэлдэг болсон шүү манай октод. За дараагийн бүтээгдэхүүнийг нь турч үзье. За тэгээ энийгээ дахиад ингэ задлчих юм. Энэ бас нэг давуу тал нь юу вэ гэхээр ингээд тосон eyeliner чи өөрөө заримдаа ингээд буугаад идэг штеп. Тэнгүүт энэ ингээд ороо гараар ингээд тарчиж үзэхээр хараа. Уухгүй. Ингээд ийм халтартай байхгүй юм. Тэгэхээр гоё газ. Энэ гоё би сая аюу гоё харлаа. За. Энэ юм штеп. Саатай юм байна. Саатай байна. Вау. Энэ бас саатай байсан бах та? Саатай байна. Энэ борн эсвэл тийм болов? Борн тийм. Тийм байна. За одоо бит хоёрын танилцуулах дараагийн бүтээгдэхүүн нь болохоор нүдний тэн. Саатай ягаа. Нөгөө нэг Яа гоё юм бэ энийг хараа. Бүр амар гоё саатай юм байна. Бүр яг ингээ харангууд бүр амар гоё саатай. За энэ бол таалагдсан таалагдсан. Айгу хөөрх юм байна. Яг Barbie-ийн нөгөө нэг ийм зөөлөн ягаан хэрнээ. Тэгээ бүр ийм саана бүр ингээ айгу гоё тод гэрэлсэн. Синхэрдүү саатай. Тэгээ яг тийм байна тий. Нэг юм гоё саатай. За минийх болохоор Veil Beige 07 гэдэг өнгө байна. Энэ болохоор бас саатай байна. Энэ бас амар гоё саатай байна. Энэ өстой гоё байна. Наач мөр хайлайт дээр. Яг хайлайтраар гоё юм байна. Тийм ээ. Алж нэ хөөрхөн. Чи жоохон өндөртэй дээ. Жоохон. За тэгээ энд бас мат өнгө байна. Мат өнгөийг нийлүүлээ бас хараа тестэлчихье. Тийм айгу гоё пигменттэй юм байна. Айгу сайн гард юм байна. Тийм байна. Бүр яг энэ өнгөөрөө гардаг нь айгу гоё юм байна тийм ээ. Жишээлбэл энэ өнгө гарн дээр ингээд тавьсантайгаа яг адилхан. Яг адилхан багаз. Тэгээд бүр ингээд уусгалт хийхэд ч гэсэн айгу гоё юм байна. Пигмент нь айгу гоё. CU-д гэхдээ дан ганц бас ийм гоё хоолнууд байхаас гадна
Маш олон төрлийн мейкапын бүтээгдэхүүн ч гэсэн байгаа. Танд хэрэгтэй бүх зүйл CU дотор байгаа. Тийм учраас та өөрт хэрэгтэй бүх зүйлээ хамгийн ойрхон байдлах CU руу ороод худалдаа авалт хийх боломжтой шүү манайхаа. За CU-ийн 7 хоногийн цоо шинхэн онцлог бүтээгдэхүүнүүдтэй танилцсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд зочин бүсгүүдэд бас туйлыг талархлаа. Баярлалаа. Өөр журалцуулсан баярлалаа. За ямар ч тач энэ 7 хоногийн онцлог бүтээгдэхүүн донд хамгийн их таалагдсан зүйл нь юу вэ? За надад бол бүгдээрээ л амар их таалагдлаа. Тэгээд хоолноос бол загастай бенто үнэхээр их таалагдсан. Тэгээд бас энэ будагнуудын энэ зүйлттэй энэ будагнууд амар хөөрхөс харагдлаа. Тоглолтын дээрээ зүүж агаад урлаа боднаа. За та бүхэн маань тэгээд бид хоёрын бас танилцуулсан бүтээгдэхүүнүүдийг амталж үзмээр байвал, туршиж үзмээр байвал өөртөө ойрхон байрлах CU-гийн бүх салбаруудаар ороод бас туршиж амталж үзэх боломжтой шүү. Тэгэхээр дараа 7 хоногийн цоо шинэхэн дугаар дээрээ дахин уулзцгаая. Түр баяртай.